За сайн уу манайхаа би одоо өмнө нь ерөөсөө нэг сонсож байгаагүй улстай ирж байна. Энэ улс бол Сант Винсент Гренато гэдэг ерөөсөө би өмнө нь ийм улс сонсож байгаагүй. Тэгээ сая Латин Америкаар явж байгаад виз нь гайгүй нэг ийм улс байхаар нь ирэхээр болоод тэгээд одоо онгоцсондоо явж байна. Тэгээд ийм жижигхэн онгоц нисэж очт юм байна. Тэгээ энэ улс их сонирхолтой улс юм байна. Одоо би бүр ингээд 103 мянган хүн амтай тий. Тэгээд одоо ямар хүмүүстэй яг ямар орчинд очих юм бол би үнэхээр мэдэхгүй байна. За ингээд газардж байгаад бичлэгээ үргэлжлүүлнэ. Зэнгэ цэгмэ Монголын иргэн бүрд ажлын байр. За буугаад ирсэн. Тэгээд диск буудал маань бол их жижигхэн диск буудал. Айгу амар оруулцдаг юм байна. Тэгээд манай буудал намайг тосч байгаа. Nice to meet you, sir. Meeting you. My name is Цэгэ. За манай ингээд буудлын явахдаа би энэ юу түрээсэлцээ. Нөгөө айлын өрөө гэх юм уу? Одоо тийм апартментийн өрөө түрээсэлцээ. Тэгээд энд бол юу юм бэ? Буудлын баг байхгүй юм байна. 100 мянган хүн амтай. Тэгээ миний энэ буудж байгаа улсад бол нэг 20 мянган хүн амьдардаг. За ийм улс байна. Тэгээд ямар ч нэг хонох газар очиотхэ. Хятадас шууд цэгэл. Shopping Hub цэгмэ. За тэгээд өчигдөр гэгээ тасарсан хойно ирсэн. Тэгээ өглөөс ирээд ингээд харсан чинь энэ ийм айгу өндөрлөг ийм уулархаг газар байгаа байхгүй юу? Одоо ингээд харуул нэг ийм бутаан шиг юм шиг тий. Бутаан ч нэг иймэрхүү уулан дунд ингээд байдэн шүү дээ. Тэгээд тийшээгээ гоё ийм далайтай. За тэгээд ийм нэг улс байна. Сэрээ харсан чинь тэгээд энэ болохоор миний нөгөө байрлаж байгаа байр байхгүй юу? Тэгээ энэ байрны эзэд бол өөрсдөө энд амьдардаг юм билээ. Одоо энэ нарны панел энэ төр тавьчихсан. Ер нь нэлээд ийм ажилтай төрөлтэй айл байгаа байхгүй юу? Тэгээ энэ одоо хаусаа болохоор ингээд хүн амьтанд урт хугацаагаар одоо энэ хүмүүстэй түрээслэхээс гадна мань мичиг бас нэг ийм нэг 3-4 хүн хоногоор ирж байгаа хүмүүст бас ингээ өдрөөр түрээсэлцдэг юм лээ. Энэ айгүй амар бүх юм байж байгаа. За тэгэл тогоо шанага манага ингээл ерөөсөө бүгд байна л да. Энэ индүү гээл те. За тэгээд мэдээж энд ингээд харсан чинь барилгын иж бүрэн зураг төсөв, барилга угсралт, Монголын барилгын салбарт хамгийн том шинэлэг наав шин туршлага нэвтрүүлж байгаа, хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа Richmond Consulting. Барилгын иж бүрэн зураг төсөл, барилга угсралт, Richmond Consulting. За хятадын үйлдвэрээс нь бол шууд гэртээ хүссэн бараа материалаа хөргүүлэх боломжтой Shopping Hub байж байна. За Зэнгэ юм байна. За одоо бид нар бол нөгөө Зэнгэ гэхлээр нэг юм зүүдэг Зэнгэ бодоод байдаг шүү дээ тий. Тэгээ энэ Зэнгэ гэдэг үг их сонир нууц товчон дээр гардаг юм билээ. Тэгээ тэр үед бол Зэнгэ гэдгийг үгийг юу гэж хэрэглэдэг байсан бэхээр юм зангилаа. Юмны энэ зангилаа юм билээ. Тэгэхээр Монголын ажлын байрны хамгийн том нэгдсэн зангилаа бол Зэнгэ эмэн дээр төвлөрч байгаамаа. За энэ юу гэнэ вэ? Code for Mongolia гэн. За энийг юу гэж бодож байна та хэд? Хоб гэ ингээ эргүүлээд харсан чинь олон улсын 20 мянган одоо программист бэлдэх ийм хөтөлбөр байгаа. Тэгээ энийг бол манай MLC бизнес сургуулийнхан маань Монголд хэрэгжүүлж байгаа 20 мянган энэ IT программист инженерүүд те. За энэ бол ингээд 5-10 жилийн дараа бол Монголд маш чухал ийм боловсон хүчнүүдийг бий болгож байгаа мó 20 мянган инженер. За тэгээд л энэ чинь ийм гоё угаалгын машин энэ байгаа. Тэгээд ямар ч хэсэг өнөөдөр нэг энэ хувц хундраа угаахгүй бол болохгүй байна. Энд ингээ угаах хувцсаа бэлдсэн байгаа. Дээр нэг үс мүсээ засуулахгүй бол одоо энэ чинь бүр ингээд булган малгай өмссөн юм шиг болцоод байгаа юм. Тэгээд нэг өнөөдөр нэг жоохон энэ хөрөгчөндөө бас нэг юм авч хийхгүй бол энэ чинь нөгөө өглөөний цаймагаа өөртөө хийн. Энэ нөгөө буудал биш болохоор. Тэгээд энэ чинь ганц сайхан Монгол сүйтэй цаймаа байна. Ингээд өөр юм байхгүй.
За гих мэтлэн хувийн юм амжуулаа. Тэгээд энэ амьдрал дунд нь орноо. Энэ улс чинь юу гэж байгаа? Монгол улстай адилхан ядууралтай 100 мянган хүн амтай мөртлөө тий 30% нь бол ядууралтай. Одоо миний энэ байгаа орчин бол үндсэндээ нэг юм зайсан ч юм уу тий. Нэг тэр хавцаа нь бол би ирчээд байгаамаа. Ингээд тун удахгүй амьдрал дунд нь орноо. Шаавцаа гана. Энэ угаалгын машинаа төгсцсөн ингээд онгойлж өгдөг юм шиг байна. Yeah, washing powder. Thank you so much. За энэ ингээд бок энтрээр бас хангачиж байгаа байхгүй. За тэгээ энэ дэд хувцас маань ингээд будагтай хувцас байхгүй учраас хамт хийж болох баха гэж бодож байна. And madam, is there any money exchange? Excuse me? Money exchange? Can I have a near? Bank. See, by that center across there, there's a bank inside. Over there, yellow one, right? Yeah, that one with all the vehicles, them at? Ah, Yeah, there's a bank. money inside. There's a exchange. bank, yeah. Yeah. So there's KFC and there's Mac. Yeah. And how do I call the taxi in this city? Taxi. Can I have any application or just on the road? On the Shake a road, hand. if you go on the road, yeah, you can just flag down Uh, a van. Yeah, they will take you across there. So you can walk. You can walk to go to. also, Marseille. public transportation everywhere, right? Yeah, yeah, yeah. Like a bus. Yeah, like a. Yeah. Thank you so much. Yeah, you're welcome. За ингээд ерөнхийдөө юм заалгуулаад авчлаа. За нэг микро суучих юмсаа. Микро суучих юмсаа. Яаж зогсоод юм болов микро? Гараа өргөө зогсчихд юм болов? Kingston Market. За энийг зогсоод нь биш юм шиг байна. Ер нь бол цоглог гарууд байна шүү дээ. Энэ ч зогсд юм шиг байх юм. Энд автобусны буудлага байгаа юм байна шүү дээ. За яаж явах вэ? Everybody put our feels good. They going on YouTube. Амар чихэж явд юм байна микротэй. Буудлага авч зогсоод байж байна. Цэлмэг влог. English. Yes, I can. English. Yeah, little bit, yeah. Slow down, bro. Yeah. I'm going to Kingston Market. You went to Kingston Market. Yeah. Alright. Yeah. How much should I charge, sir? How much? 2 EC. Yeah. Yeah. For short job. Kingston Market. Kingston Market. Yeah. Тэрс галзуу явдаг юм байна. Yeah. You feel like you're in London, innit? Yeah. Yeah. За микроос буугаад үлээ. Is this way, my friend? Market. yeah. This way. You see, if you yes, right down there, bro. Go Yeah. down there. You just follow the road, go straight down. There is And you will straight. see the market. Yeah, thank you so much. За зах нь одоо ийшээ нэг жоохон алхаад байгаа юм шиг байна. За энэ хэсгээс баг эхэлж ах шиг байх юм. Энд чи одоо 20 мянган хүн амьдарч байгаа хот гэхэд бас яг энэ хэсэг нь бол өчгөнжин шүү юм задгай худалдаа юм байна л да. За тэгээд би энэ улсын талаар нэг хэдэн мэдээлэл өгье. Энэ ямар үндэстэй хүмүүс байна гэхтэр байна шүү дээ. Нөгөө болцлын үе байна шүү дээ, тийм ээ. Анх удаа ингэсэн байгаа юм. Америк ТV-г нээгээд Европод тэгэнгүүт Америк ТV-д жихрийн нишинг тариалж эхэлсэн багхгүй юу? Тэгээд нөгөө жихрийн нишинг тариалахад маш олон нөгөө ажиллах хүчийг шаардлагадаад боолууд хэрэг болсон байгаа. Тэгэнгүүт нь Америк Европчууд чинь юунаас Африк ТV-с баахан юу авчираад хүмүүс боолчиж авчираад арлуудыг колончилдог байсан англиуд. Англичууд энэ арлыг колончилдог байсан. Тэгээд үндсэндээ бол
тэр колончлоос нь үлдээд нэг ийм 110 мянган хүн үлдээд ингээд тусгаар тогтнсон. За ийм учиртай бол юу юм бэлээ шүү. Улс юм бэлээ. Тэгээ хүмүүс нь одоо хэр ямар харилцаатай тий хэр догшин ширүүн ч юм уу ийм хүмүүс байдаг вэ гэдгийг би ирсэн орон болгонд нэг хүмүүсийн зан хандлагыг мэдхийн тулд бол яг ингэж зах дээр нэхлээд ирдэг. Тэгээд ингээд камераараа шууд бичээд явна. Тэгэхээр хүмүүс одоо ууралж гин үү, зүгээр вэ нү те. За энийг нэн тэргүүнд одоо харж танин мэдэх бол аль ч улсад их чухал байдаг юм аа. За ингээ ямар ч байсан хүн амт маргалд үзэгдэж харагдахгүй болов уу гэж бодож ирсэн чинь хүмүүс бол их байна. За энэ доор нэг хүн бас унтж байна. Тэгээ миний бодлоор зах нь энэ л болж таарлаа л да. Оо юу вэ? Энд чинь загсны зах байна шүү дээ. Зах дотроо юм бас загсны захны хэсэгтэй юм байна л да. За одоо тэгээд үдээс хойш болсон болохоор загснууд нь ерөнхийдөө дуусч явсан. За энэ гоё харьцаж шүү ер нь хүмүүс эхний мэдрэмжээр. За тэгээд ер нь нэг энэ мэдрэмж нь гайгүй хүмүүс гоё харьцаад байвал тэгэл энэ улсад бол бичлэг хийх асуудалгүй бол гэсэн үг л дээ. За ишиг орё. Энэ ингээд бас юм задгай зах юм байна л да. Hello. Madam, how do I find fishermen's in a boat? Yeah, how do I find? Yes, you girls, how do I find fishermen's? Hello. How do I find fishermen's? Do you know? Thank you so much. Left side? It's a fisherman's boat. Thank you so much. За ийм байдгийг. Би нэг ийм юу яагаад вэ та? Энэ бас юу байгаа байхгүй энэ 30% нь ядууралтай гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс нь бол үндсэндээ загас барьж амьдэрдэг гэж байгаа. Тэгээ би ер нь нэг энэ боломж олдвол загасчны амьдралтай нь бас нэг юм танилцчихъя л гэж бодоод байна. Тэгээд тийм загасч надад олдох нүггүй юу. За ийшээ заасан тэгээд энэ хаалга нь хаалттай болоод явчлаа шүү. Энд байна л та энэ бараг хөвөн барьцсан загасч л байна да. Гэхдээ завнах харагдахгүй байна. Good afternoon, ma'am. How do I go out? Is this door? Yes, it's having security. Security. And is there any fishermen's? Fishermen, but they're not there. They're not there. They're out and in. Where are they? They're out and in. Outside. Outside. Is this way? Out. Ocean. Out the ocean. Yeah. Now here is no any fishermen. The only thing, you go see around better. Go on. Let's check fishermen. Yeah, they will let you see. Yeah. Thank you so much. What time is lot of fishermen here? What time? Anything. They don't have a special time. Anything. Anytime. Now is not fishermen, right? No, because they're out. Yes, They already go out. Some done the out, some done so they will come in. Yeah. Thank you so much. За энэ тэгээд өвс бол амар үнэрч штэ. Ерөөсө хаасаагүй. Тэгээ ийм учиртай юм билээ л дээ. Өвс амар үнэрч чинь заяа. Тэгээ ийм учиртай юм билээ. Яа ямар чимээтэй юм бэ? Вау. Hello. Йоо, тасахаа юм аа. Жинхэнэ гэрэл биш. За, жоохон байж байгаад энд ирж мах иднэ. Энэ ийм юм билээ заа. Ерөөсөө ингээ энүүгээр явж эхэлснээс хойш өвс амир үнэрч чинь заа юу. Тэгээ эдний хууль нь ийм юм билээ за. 2 мг гэлөө ийм нэг бага хэмжээгээр бол гэртээ хадгалж болдог тий. Тэгэнгүүт эрүүл мэндийн зориултаар хэрэгжилж болно гэж ийм 2 үзүүртэй хууль ингээд хуультай юм билээ. 2 үзүүртэй хуультай.
Тэгэхээр эн чинь ингээд ер нь бол яг хэрглэж болно гэдэг чигээр дэлхийн нийтэд муухай харагдчих гээд байдаг. Яа. Nice to meet you. No, say a big up white boy, you know, say a one full. Yeah, thank you my friend. Тэгээд зөвшөөрчөөр эн чинь дэлхийн нийтэд бас муухай харагдчих гээд байдаг. Ер нь улсууд тийм юм билээ. Тэгэнгүүт ийм хоёр үзүүртэй хууль хийцдэг. Хууль бус жимшиг, хуульч ёсны жимшигтэй бага хэмжээгээр байж болно гэж заасан. Тэгэл ерөөсөө хэрэглээ нэм замбраагүй болцдгийм билээ л дээ. За энэ хэсэг бас юу руу ороод ирвэ. За ерөнхийдөө бол яг ууцсан, мансуурцсан хүмүүс бол маш их байна. Тэгвэл бол юу юм байна? Би ер нь эхний мэдрэмжээ авчлаа. Энэ бол биш үү тийм Барбадос энтриг бодоход тийм зөөлөн хүмүүс байна. Би чи өмнө нь Барбадосоор ингэж явхад бас айгүй надад нэг юу мэдгэжтэйсэн байхгүй тийм түрэмгийн ааштай хүмүүс нь. Тэгээд эсэ энд бол хэрцэнгуу гайгүй ер нь тийм юу хүмүүс байна шүү. Ийм гадагшаа одоо юу хэмдэ нээлттэй тийм задгай тийм гоё гарууд ер нь байх шиг л санагдлаа та эхний одоо надад төрж байгаа сэтгэл. За энэ гэрэлцсэн бах бүр хорхоо үсгээд боддгоо. Өглөө яж чи сайн ундаа уугаагүй хэлэх үү. Амар үлсээд байна. Ваа. Янз харагдаж байна да. Гээ энэ ч суугаад идчихсэн юм байна. Ингээ хитлээд битлээд өгч байгаа юм шүү дээ. Ваа. Шортлог авсаа, стек авсаа. Гэрээсээ You're welcome. Yeah, thank you. За ингээд сайхан шортлогоо идэх чинь байна. Тэгээд энэ бол ер нь юм хүмүүс үнтэй нэг тийм Америкийн харуулт шиг юм уу. За амтын үзнэ. Йоо. Үнэн дасахаа. What's your name, sir? Yeah, but then we are working. Sometimes I move with me. I have to pay for that, don't know. Very nice. Nice. You love it? The best thing in Vinci, man. Come on, man. Yeah, you're gonna love it. So like Saturday, some people go out on Saturday, some don't go. But like from Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday. За ингээд ийм борт гээд ахтай танилцлаа. Тэгээд маргааш бол 5 дахь өдөр учраас загсанд явдаг юм байна. After tomorrow. За ингээд хагасаа өдөр энэ ахтай хамт. What time, sir? Where can we meet? After tomorrow in Saturday. Here? Right here, tell him right here, you have a stand. From here? Oh, from here. Yes, from here. Yeah. What time should I be ready here after tomorrow? 5. 5 o'clock. За ингээд 5 цагт одоо энэ борт гээд ахтайгаа хамт загсанд явахаар тохирлоо. Тэгээд ах минь ярьсандаа л байгаасай. За тэгээд нэг юмыг ойлголоо. Ерөөсөө ингээд хаа сайгүй арх хуудсан, пив ууцсан. За дээр нь нөгөө өвсөө татцсан ингээд ир юмгүй ер нь юм мансуурсан хүмүүс. Тэгээд нэг чанга юм гоё хипхоп хөгжим дуу тавиал нөгөө рата дуу ч юм уу те. Одоо тэгээд ингээд байж идэг юу н хүмүүс байшгүй. Тэгээд саяны загсч ах маань жоохон ууцсан байж байгаа л надтай ярилцаад амлалт өглөөл дөө. Маргааш бол 5 дахь өдөр олон нийтээр амардсан байна. Тэгээд тийм учраас бол загсанд явахгүй те. Чи тэгээд яг хагасаа өдөр өглөө хүрээд ирээ. Тэгээд би чамайг загсанд дагуулж явъя гэд амлсан. Уцсны дугаарыг аваад үлдсэн. Тэгээд ах маань согтуудаа худлаа амлчаагүй бол ямар ч байсан тэгээд яг энэ нэг бас нэг загсанд нь хамт явж үзье гэж боддоодсэн. Тэгээд явах боломж олдох юм шиг байна. За энэ тэгээд рата гэдэг ийм стил байгаа байхгүй юу? Ер нь ийм хүмүүс зөндөө байгаа. Is rata style? Rata. Can you take off your hat? Yeah, I show. Yeah. Тэгээ ийм үстэй хараа. Rata гэж. Тэгээ ийм том болгоо өмсцэн. Yeah, I love this style. Rata. Where you from? From Mongolia. Mongolia? Yeah, do you know it's China, Russia, Kazakhstan, Mongolia. Oh, yeah, no. Mongolia. And, can you take off your hat also? No. Yeah, that's true. Thank you, sir. Thank you, sir. Yeah, all right. За тэгээд энэ ратаг бол
жишээ нь Жамайка гэдэг улсад бол бүр шашны төвшөнд авч үздэг юм билээ л те. Тэгээд заяа энэ рата гэж шашны хамгийн сони юм нь одоо яг шашин урсгал гэж хоёр янзаар хэлээд байгаа. А зарим юундаа бол Ямайка энтерт бол шашин гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгээ яг энэн дээр юу штэ нөгөө өвс байдаг штэ тий. Тэр өвсийг хэрэглэж бясалгаж суух нь яг энэ рата урсгалд бол одоо залбирлна гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгээд энд бас тийм рата залбирал энэ төр болдог гэсэн. Тэгээд тэр нь бас хэдэн цагт хаана болдгийг би хэрвээ одоо зөв олж мэдэж чадвал бас тэр ратагийн залбирал дээр нь очино. Миний бодлоор бол ингээл өвс сурцсан. Тэгээд саяных шиг ийм малхаа өстэй хүмүүс л ингээл сууж идгийн юм шиг байгаа юм да. Welcome to St. Vincent, my homeland. Yeah, what's your name, sir? My name is Gregory, Gregory. aka Rude Boy. Oh, yeah. How old are you? Me, I only look so. I'm 56 years old. Wow, 56? But you look around 30, I was 40. born 1968, the 25th of August. Yeah, you are 56 years old, right? 56. Wow, your style is much younger. Younger. Yeah, I take care of myself, take care of my body, healthy, eat good, yeah. and everything. I used to live in the States, Brooklyn. Thank you, sir. Brooklyn. Yeah. За 56-тай ер нь бол эдний ахмадууд нь их гоё юу яаж байгаа байхгүй юу? Өтөлж байгаа байхгүй юу? 60 70 малтай хүмүүс бол сая зах дээр харсан бол ингээл хипхоп хувцастай. Are you was living in Brooklyn, New York? Yeah. Wow, very nice. And what do you do now? I was deported. What's your job, sir, here? Me, landscaping. Landscaping? Landscaping. Oh, Over there, I clean up over there. cleaning over there. Yeah. Look, Oh, yeah, hard worker, good. Yeah. Good. Very nice to meet you, sir. yeah. I live up there. You live here? Yeah, you see where the fire at up there burned down? Is your home? Yeah. I live- Can I come to your home? Yeah, no Yeah, problem. yes, let's go together. Yeah. За шууд эн чинь замтныг ахгүй юм ярьж байгаа гэрт нөө чухал болчихгүй юу? Is this greenhouse is your home? Yeah, Wow. my home. Wow, you are looks billionaire. You look so one. Nice house. Тэгээ энэ ногоон гэр нь юм ба шүү дээ. Аа энэ хөршүүд нь бол та ахын гэрмэр бол бас гоё байна шүү дээ. Are they your car? Your brother car. Who live with you? That's mine. It's one Mitsubishi. Jeep. Mitsubishi. Suzuki. 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 Your car. That's good. Very nice. Who live with you? My brother. Your brother will leave you. Wow, a lot of dogs. Wow. Everybody want to work. Wow. 4 o'clock, a lot of people. A lot of Oh, guys, yeah. They want to work. Ah. So you come 4 o'clock, you meet all them guys. Smoking Ah. weed, drinking. Yeah, all my dogs. All your dogs. За баахан нохот хийж идэх хүн байх нэ. My friend, my cousin. Cousin? Cousin. Yeah. Nice to meet you. My name is Tegi. Tell him. Son. Yeah. Her name is Kushwil. Kushwil. Weed? Weed. She smokes Oh. plenty. How old are you? 20. 20. What? Wow. Don't use it. Weed? It's not good. Энэ нүд мүд нь ингээд хөгцсөн биз дээ. It's not good. It's good, man. Яа энэ Германд нь явж байгаа юм уу? Wow. Good. It's not good. Don't use. Oh, just 20. You know? No, I don't like. Oh, he said you're too young. You are young. No, don't use it. No, not too young, not too young. young, 20. 20. Yeah, 20 is young. Cigarette, no. Yeah, Cigarette. only this one. Oh. It's legal here. Legal. Police, no lock up. Police, no problem. No problem. Yeah. Police, no problem. Oh. A lot problem. Have big problem. Problem. Yeah. Problem. It's my home. I get a lot of goats. Don't live there. Goats? Oh, wow. Let's see. No, they're gone out. Gone out. За. Ямаанууд байсан тэгээд явцсан юм байна шүү. Where is your room, sir? Your room, yeah. Bedroom, sleep. Yeah. Right there. Yeah, let's go there. My room here. Oh, here. My room here. Oh, yeah. My bed.
Oh, don't use it, my friend. Don't use it. Yeah. Very nice. What is this? Just storeroom. Storage. Oh. За энэ юм зам хадгалдаг өрөө. Before, Yeah. doo-doo. Doo-doo. Before. Is this toilet? Finish, no more. Finish it. Now where? Where toilet? Restroom. Inside, room right there. Room. Can I see? Yeah. Yeah. Yes, please. За ингээд ахын гээ. My house. Oh. My house. Oh, nice. Me no rich. Wow, what nice house. Me build house. Yeah. Би баян биш л дээ. Гэхдээ надад гэр байгаа л гэж. Yeah. In televisions. Cousin. За энд нэг юм өрөөтэй. Sometimes sleep. Nobody sleep. Nobody. Хүн унтдаггүй гинэ. My brother sleep there. Sleep now. Brother sleep there. Yeah. Yeah. Nobody sleep. Nobody sleep. It's a restroom. За энэ нойлн юм байна. My room. My room. Yeah, she mango. За манго. Идэж байгаа юм байна. За дүүхүүч нөгөө нэг юм татсаар л байна да. Bathroom. Yeah. Bathroom. Энэ яг ажилтдаг нойлн байна л да. Түрүүний нойл ажилтдаг байгаа гэсэн. Not exactly dirty. Just normal. It's normal. Later on we clean up. Yeah. TV station up there. TV station. TV station. TV station. TV station. Телевизэн тийм Channel гэж хэлж байгаа шиг байна. Channel 9, SPG 9 It's a local TV. television. up there. Wow. Channel 9. And it's comfort and natural. It smells fresh air. Fresh air. Yeah, very nice. Mango, breadfruit, Yeah. breadfruit. Yeah, sir. Yeah, fruit. breadfruit. Mango ингээ шанд нуугч шít. And how much money do you earn per month? Yeah. Per month, Your yeah. salary, your revenue, how much? Yeah. I make $1,600 a month. How much? 16. 16 is mean 1,006. 1,600 Yeah. local. Local. My money. Wow. I work. I landscape. 160 гэдэг чинь юу вэ? I chop cheese. And plus a 1,600 local money. My local money. money. One time. 1,300-аар үзүүлэхээр чинь. Sorry, I need to calculate your revenue. 1,600, right? Month. 2 сая төгрөгийн орлоготой хүн байна шүү сарын орлого. Your job is in landscape. Landscape. Cut cheese. Chainsaw. Yeah. Oh. No, I don't use. Thank you. Энэ надад тоцоолох гэдэг юм. Би бол татахгүй. My machine. You earn it? You earn cut? You cut this? No. No. It's just your job. This my job. Yeah. This me buy. It's 2,100. This Wow. 2,100. 2,100. This one 1,600. За нэг 3-4 сая төгрөгийн үнэтэй юмнууд байх нь шүү дээ. Me work. Me save money. And me buy. Yeah, you are a good worker. Me buy. Your business. My business. Тэгэхээр муур байна. Муур нохой энэ төр бол хасаагүй байдаг юм байна. How about your car? My car is 1989. 1989. Old. Yeah, 1988 оны.
Jeep. Jeep, old. 1989. Nice, nice. This old. 1992. Wow. 92. Wow, it's a nice life. Nice life. And thank you, sir, and invited to your home. I'm very happy to meet You come you. anytime. Wow, yeah. You go back and you come back anytime. Yo, like Come my see me house. right here. Wow. You go. Next time you come back, you come right Yeah. here. Look for me, Thank you, brother. and you will meet all of my friends. Yeah. Them wanna work. Your hood is all your friends. That's wrong here, my hood. Oh, wow. Are they friendly? Friendly. Friendly, yes. Also, St. Vincent people generally friendly. I felt in the market. the Very market. friendly people, nice people. Friendly, yeah. Thank you, sir. You're welcome. Yeah. Thank you, sir. You come anytime. Yeah, thank you. Next time you come back, you come see me. Yeah, thank you. All right. Bye, sir. All right. Thank you so much. Very friendly. Hospitality. Yeah. За энэ шал өөр хүмүүс байна өө. Миний өмнө явж исэн энэ Кариби улс болон улсуудаас юу юм бэ? Ингээд хаа сайгүй арх ууцсан, пив ууцсан одоо энэ хар тамхи мэмхэ хэрэгэлсэн байгаа боловч гадны одоо жуулчин иргэдэд бол жишээ нь одоо надад бол тийг санагдаж байна. Тийм аюулгүй, айгүй гоё ханддаг. Тийм хүмүүс бол байдгийн байх шүү. Тэгээд би бол төсөөлөхдөө бас ийм нөгөө цөөнхүү амтаа ус суучин камер мамерт орох дурггүй. Тэгээд тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Жохо уур мууртай. Эдгээр бол ерөөсөө тийм биш юм байна. Айгүй гоё хүмүүс байна. Энэ байгаль орчин ч гэсэн айгүй гоё. За надад өстө үнэхээр гоё таалагдаж эхэлж байна. За өглөөний мэндэ тэгээ өнөөдөр загсанд намайг нэг ах дагуулж явна гэсэн шүү дээ. Тэгээд тэр ахтайгаа уулзахаар болцсон цагтаа арай жоохон төрүүлээд ирсэн байна. 4:47 тэгээд 5 жоохон өнгөрөөд ирээрээ гэлүү 5-аас ирээрээ гэлүү. Тэгээд ямар ч хэсэг хүлээж гин. Сая WhatsApp руу залгасан чинь офлайн байгаад байна. Тэгээд өчигдөр ямар ч WhatsApp руу битсэн. Тэгээд загсанд авч явна л гэсэн шүү дээ. Хүлээж гин. Good morning. Hello, good morning, sir. I come the place we were met. Oh, did it? Yeah, I'm waiting for you, sir. Okay. Are you coming? Yeah, but with Oli, Sorry? I said you come Oli. Yeah, I came already. Oh, yeah, it just squad 60 minutes to 5. Yeah, 60 minutes. 16 minutes to 5. Yes, please. Okay. Yes, I'm just reminding you, sir. I'm come here. Okay. Yeah, thank you. Okay. Okay, I'm waiting, sir. I'm waiting you, sir. Okay. Yeah. A few minutes later. За, зах хонгоогоод хүмүүс бараа таваараа нэгээд иддэг. Ах маань байдгүй одоо яах юм болоо. Бит хоёр одоо ингэж бичиж байгаа. За би ингээд өглөөний мэндэ тий би тэнийг ингээд уулцсан газараа хүлээж гинэ гэсэн чинь it's okay. За би бусад залуусаа дуудаж гинэ гэсэн. Тэгээ та ирэх үү гэсэн чинь тийм ээ гэсэн. Тэгээд гинт байжснаа нэг ийм юм бичлээ. M coming day in wild гэдэг. Энийг би ерөөсөө ойлгодоггүй. Зэрэг байгаль руу очиж чинь өдөрч гэж байгаа юм уу те. Тэгээ энийг би одоо Google Translate энтрээр орчуулж үзлээ. Үнэхээр орчуулахгүй байна л да. Би зэрлэг байгальд өдөр ирж байна гэж юу гэсэн үг юм болоо. ChatGPT-гээс асуухаар би зэрлэг байгальд удахгүй ирнэ. Би зэрлэг байгальд очих өдөр ойртож байна. Тэгээ орчуулж чадахгүй байна. Би ч орчуулж чадахгүй байна. ChatGPT ч орчуулж чадахгүй байна. Google Translate орчуулж чадахгүй байна. За ингээд ямар ч зүйл хүлээж явах ёстой юм байлгүй дээ. Яач бахгүй. Ямар ч зүйл ирнэ гэсэн. Тэгээ одоо ингээд офлайн болчлоо болно. За ингээд одоо хүлээж л байда нэг тэр юу үзчихмээр байгаа байхгүй те ингээд тэр амар олон загсыг ингээд торлоод гаргаж ирээл би чи өмнө нь тим юм ерөөсө үзэж байгаагүй. За бороо өдөр хүрээд ирлээ шүү. Good morning. За ах бол бас ярьсантай байна. You go on the wall there, you see better. On the wall. Go on the wall. On the wall. You can't go up there. You go there and you look better.
За энэ ч сууж ил гэж ах шиг байна. All fishermen. Fishermen together. Very nice to meet you. За энэ манай крүүгийнхэн юм байна. За зэгээ нийттэйгээ сайхан тэгээд юмхандаа загсанд. За ямар ч хэлсэн ах маань ярьсандаа хүрээд ирлээ энэ бага зохион байгуулад ах шиг байна. Энэ ингээд олвол good morning. Morning. За ингээд бага зохион байгуулад одоо ингээд хөдлөх юм байна. Alcohol. Water. Water. Just water. This is the same stuff. This is it. The name of it. It's alcohol, it's water. За манай ахнаас чи өглөө гусаад эхэлж шүү. Хар өглөөгөр гусаад байх юм ба. It's water. Yes. Is it alcohol? Alcohol. It's the same. It's the same name of this. They have the sunset. Yes, sunset. Yes, they have the same. Local alcohol. Local. Yeah. Local. За энэ юм байна. Ийм GPS-тэй явдаг юм байна. Тэгээд энэ GPS-ээр ингээд байршлаа тогтоогоод ингээд явдаг байна. Thank you sir. За ийм GPS-т одоо ингээд хөдлөхгүй л энэ надад нэг ийм юм өмсөлдсөн. Тэгээ одоо загсандаа гарлаа. GPS авцсан манай бороо. Энд ингээд заваа бэлдээл ах шиг байна. За ийхүү амьдралдаа анхны удаа Карибын тэнгис дээр Сант Винсент Гранада улсын загасчин эгэл сайхан ах нартай хамт загсанд явж үзэж байна. Ингээд нилээ явхал юм шиг байна ийшээгээ. GPS центр авч яхахыг бодоход нилээ ингэж явж байгаад тэгээ зогсоод загсаа барихан дээ. Өстө зэммэн амар явж байна. Йоо ямар тасархаа гоё мэдрэмж байна. Гоё явдаг. Зэмбэна. Тэгээд янз юм байна. За тэгээд хоёр ахтай яваалаа тэгээд нэг газар зогсоод загсаа барих юм байлгүй дээ. За энэ Сатурка одоо хайж ах шиг байна шүү дээ. Даллаа руу. Йоо гэхдээ ямар амар юм бэ ингээд давлгаан амар байгаад юм. Тэнгэр мэнгэр жоохон мууд гаач байгаа юм шиг ингээд. Back way. You are the back way. Back way. That Baliso. Тэр Baliso. Back way гэдэг газар л гэж ах шиг байна. Мостик. Тэгээ энэ юу юм шиг байна шүү дээ. Сатурк өгөөш мөгөөш нь байгаа зэнийг харахаар энэ өгөөш нь байна. Энэ дэгээ байна. За ингээ ямар ч шидчихлээ тэгээд одоо ингээ байж итлэл загас ордгийн юм шиг байна да. Энд гэхдээ давлгаан ийм амар байдаг билүү. Жижиг завтай болохоор тэгж санагдаад байна. За ямар ч юусэн хүлэн дээ. За манай ахад нэг л загас орж өгөхгүй яндордгоо дээ. Орох. Одоо ингэж байгаа л буцаага шидчихнэ. Yeah. Not any fish? You can fish. Just now. Америкнаа л гэж. Заах бараггүй яндорцоо. Загас орцол гэж. За хэр том юм бол тоо. Өгөөшийг харахад бол нэлээд том загас барихаар л өгөөш байсан да. За нэг загас гараад ирлээ. Янз. Энэ бол одоо миний гартаа бараг уртаараа оролцоо байхаар. За ийм гоё загас барьчлаа. За энэс энэ гоё хүмүүс байна уу? Энэ үнэхээр энэ Сант Винсент Гранада гэдэг энэ улсын хүмүүс бол 103 мянган хүн автай тий. Тэгээ яг манай Монголч гэсэн ийм ах нар байгаа л да тий. Ингээд нэг гадаа жуулч ирчээд хамт одоо таргуунт чинь явчих ч юм уу. Хамт адуунд явъя гэвэл бас ингээл хөрхөө дагуулаад явна л та. Тэгтэл энэ бол айгүй гоё хүмүүс байна өө. Шаал өөр хүмүүс байна. Миний төсөөлснөөс. Яг загас орохыг хүлээсээр л байна. Амин гоё банаа үзэж чинь бид гурав. Тэгээд энэ хичнээн тэнгис далаа байлдаа ч гэсэн загас ус тийм амаргүй байд юм ба штэ. Тэгэж амархан баригддаг юм байна. Хүлээгээл яваал байна. Одоо бараг түрүү энэ эхний загсаа барьснаас хойш бараг цаг болж штэ. Ингээл далаа дээр амар гоё гэхдээ надад бол юм амарт болж байна л да. Эхлээд нэг жоохон хайгаад исэн далаагаас тэнгисээс.
Тэгээ одоо бол би яг гоё дасаад ингээд бүр чийлрээд гоё ингээд. Бас гоё юм байна өө. Би тэгээ нэг юм бодлоо. Ингээд өдөржин одоо явж итэл одоо шээс үрүүл жишээ нь яа гэм бол тэ. Sir, if I have a pee, how do I pee? Standard user bill. Yeah. And then Like out. Энэ саваар ингээд шээчдэг юм байна шүү. Шал өөр загсгараад ирлээ. Nice. How much is it? How much do you sell? it's like 8 a pound. 8. I can get 10. Yeah. 8 around 10 local money. Oh, what name of this fish? Tuna. 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 Tuna гэдэг загс гэж шүү. Хоёр ах талах идтгүй миний дүү гэж ах шиг байна. Талах идэж байна, банан иддэг юм байна ингээд. Юу яадаг юм бол уу яадаг юм бол. Завин дээр хоол хийж иддэг юм бол уу буцаж явдаг юм бол. За, харж л бай. Нэг ийм асуудал байна. Яг би бол угаасаа англи хэл муу. Тэгвэл энд ярьж байгаа англи хэл бол Coral English гэдэг англи хэл юм байна. Тэгэхээр Coral гэдэг үндсэндээ нутгийнхаа хэлийг англи хэлтэй ингээд нөгөө холиод ярьцдаг юм билээ л дээ. Нөгөө английн колони байсан болохоор. Тэгэхээр яг уу ямар ч сайн англи хэлтэй хүн бол энд ойлгоход жоохон хэцүү. Тэр тусмаа над шиг бол англи хэл одоо сайнгүй хүнд бол бас бүр их хэцүү гадаг юмаа. За дараагийн маань загс юм үзэсгэлэнтэй загс бариад авлаа. Яа өстө хараагүй загс багчнээ. Нэг шинэ загсал гарч ирэх гээд байна да. Юу ялтлаа та. Алтлаа. Тэр ногоон өнгөтэй харагдчихээн. Энэ нэлээд том загс байх шиг байх чаа. Come in. Яа. Воо. За энэ ч мундаг амтан барьсан. Бүжигнүүлж шít энд. Юу гэр. Энэ юу гэр. Энэ ч мундаг амтан барьсан. Ямар том бэ? Ийм том загсаас барьлаа. Яа. Мэсэйтэй юу бод. Ийм том, ийм олон загстай боллоо. Монголд нэг эр хүний жаргал эзгүй хээр гэж үг байдаг штэ тий. За яг энэ Сант Винсент Гренад улсын хувьд бол эр хүний жаргал нь энэ эзгүй далаа дээр юм байна дөө. Үндэ энэ ингээ амар гоё хүн амардгийн байж штэ ингээд загсанд ингэж явхлаар одоо ингээд аниргүй те ингээд яг эхлээд жоохон далаа маань бол амар санагдаж байлаа. Тэгээ одоо бол би бүр ингээд дасчихжээ. Тэгэл энэ хоёр гоё юм яриад инээлтэл тэгэл загсаа бариад. За одоо хоёр ах маань загсаа нийлүүлэгчд өгч байна. Би ер нь энэ хоёрын орлогыг нэг ингээд тооцоод байна л да өнөөдрийн. За нэг нь 8-аас 12-ийн хооронд л юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ хоёр өнөөдөр бол нэг за 140 тийм ээ. За нэг баримжаагаар 140 эдний мөнгөнд тэмдэгт. За тэгээ бензин тосоо хийн гэхэр чинь нэг 40 бараг явчихвол уу. Гээд ингээд утгаар энэ хоёр нэг хүний Монгол мөнгөөр өнөөдөртөө нэг 65 ч юм уу мянган төгрөг хийсэн байж таарах гэдэг юм л да. Тэгээ би энэ хоёр ахтай энийг нь сайхан нуглаад өгчнөө. Яг 65-ын 130 болгоод үнэхээр намайг одоо баг эрхлүүллээ шүү дээ хөрхий. Байсаж байгаа л нэг банан гаргаад ирэхий. Байсаж байгаа л нэг алим гаргаад ирэхий. Тэгэл шээхүүл гэхий. Тэгэл нэг камер чи хөрхий энд нуу гээл ингээл эн чи юм бэлимэлинд миний камерыг хийлгэж өгч байгаа байхгүй. Тэгээд цүнхийг мань болохоор нуутлын яах ингээд энэ цуван дотроо бүр ингээд сая замд ингээд нуу яачиж байгаа. Хочоод өгчөж байгаа. Тэгээд айгүй гоё сэтгэлээс ёстой гоё хүмүүс байна уу нэрээ.
тийм жоохон иймэрхүү хүмүүс заяа ийм нөгөө бүдүүн барагдуу. Ерөнхийдөө ингээд би нийтээр нь харьцаад явхад тэгтээ бол ерөөсөө тийм эвдрээгүй нэг тийм гүндүүгүү цагаахан хүмүүс байдаг штэ тий. Тийм хүмүүс байна даа л гэж би ер нь дүгнэлээ шүү. За тэгээд энэ улс бол одоо үнэхээр миний сэтгэл зүрхэнд их гоё үлдлээ. Тэг хүмүүс нэг ийм байгаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө заяа. За одоо би жишээлбэл ингээд энэ буудлаасаа ингээд камергүй гараад жишээ нь хоол хунд мон доормоор идчихэж байгаа шүү дээ тий. Ер нь ингээд энчээ таарсан 10 хүний бараг 7 ингээд ямар нэг юм байдлаар өдөрч хамаагүй оройч хамаагүй нэг юм мансуурцсан байгаад их ингээд эсвэл архи ууцсан эсвэл пив ууж яах эсвэл нөгөө нэг юмаа татцсан тий нэг 10 хүний 7 нэг юм мансуурцсан хүмүүс байнга ерөнхийдөө таарлаа л да. Гэхдээ бол тэд бол ингээд одоо гадны жуулчин ийм Аз хүмүүс хараад одоо тэ чи манай их орон моронд юу хийж байгаа юм тийм юм байхгүй айгүй ийм найрсаг. Гэхдээ найрсаг нь бол тийм инээгээл учиргүй хаймай гэдэг байхгүй. Ер нь сайн байна уу баярлалаа энэ төр гэдэг тэр чиглэл нь бол жоохон хөгжөөгүй. Яг тулаад харьцаад юм асуунхууд ингээд амар тусрахаг. Тэгээ тийм гоё хүмүүс байна шүү дээ. Одоо гүндүүгүүч гэх юм уу хээгүүч гэх юм уу тийм нэг тиймэрхүү ер нь нэг юм урсгалаараа амьдрэх юм шигтэй нэг юм цаг маганд яраал амар сурч боловсрий ингээ тгий бизнес хиймээ гэдэг нэг тим юм байхгүй ер нь л ийм амгалан юм шиг л надад санагдлаа. Тэгээл нэг хаяа нэг юм зумаа сурчаал тэгээл хөгжим сонсоол нэг загсандаа явчаал ирээл эсвэл энэчний нэг дэлгүүр хоршоо моршоо юмаа нэг ажилуулчихаал те. Ингээл ер нь байж идэг нэг тийм сайхан хүмүүс байна. Тэг үнэхээр баг энэ улсад бол ирж баг амьдрмаар санагдчихээн. Одоо үнэхээр байгаль нь амар гоё, хүмүүс нь гоё тий. Ганцхан зүйл нь надад таалагдсангүй. Тэр нь энэ нар байла. Тийм нэг хурц биш нар мөртлөө амар түлчдэг юм байна. Одоо миний нүүр ингээд түлэгдээд улаацсан. Одоо би та хэд энэ гоёа харуулъя да. Энэ нөгөө загсанд яваад юм болчихж байгаа байхгүй. Одоо энэ час улаа нийл хөндөр. Ууг нэг хайхтар нар байхгүй л байсан. Тэгээд яг энэ экваторын бүсээс чинь жоохон дээшээ байгаа. Тэгээ энд бол нар нь амар юм биш. Хурц биш бүүдгэр нар мөртлөө ингээд түлээ ичдэг. Дээр нь би чинь нөгөө ахтай өглөө 5 цагт уулзах байсан болохоор 3:40 гэж босч байгаа. Тэгээ 4-гээд гэрээсээ гарч байгаа байхгүй. 3 км-ийн зайтын чинь алхахгүй бол энэ жижиг газар чинь нөгөө такси макси өглөө бол юу ч байхгүй. Тэгээ 3 км алхахын тулд би чинь нөгөө эрт босож эрт гараад тэгээ ингээд нүүр мөрөндөө нөгөө нарны тос мосоо түрхээ авахаач мартаад гараа явцсан. Тэгээд нэг юм амар түлэгтчлээ. Тэгээд хэд оногоос гайг болчих баха. Ингээд Сант Винсент бол маш их таалагдлаа. Ингээд бүгдээрээ дараагийн улстай уулзцаая.